За, Magic Finance програм дээр санхүү татврын тайлан гаргах дараалал. За, эхлээд хэдүүлээ програм руугаа нэвтэрч оръё. За, програм руугаа нэвтэрч ороход биднээс пассворд нээх юм байгаа. За, энэ дээр юуг оруулж өгөх вэ гэхээр Magic Finance гэдэг үгнийхээ эхний үг болох Magic гэсэн үгийг оруулж өгөх ёстой гэсэн үг. За, энэ Magic-аа оруулж өгөхийн тулд бид нар юуг анхаарах вэ гэхээр энэ дээр үсгийн фонд маань англ дээр сонгогдсон байх ёстой. За, мөн капслог дарагдахгүй байх ёстой гэсэн үг. За, энэ дээрээ Magic гэж өгч. Пассвортаа оруулж өгсөний дараа бид нар дээр тухайн програмын хамгийн сүүлд хэзээ шинжлэгдсэн тэр цонх гарч ирнэ гэсэн. За, окей, дараад орчих. За, Magic Finance програм маань Excel дээр суурилагдсан програм учраас бид нэр доор үүсэж байгаа зүйлүүдийг бол sheet гэж үзнэ гэсэн үг. За, тэгэхээр энэ дээр main sheet болон тогтмол мэдээлэл гэсэн хоёр sheet үүсэж байна. За, main sheet гэдэг маань удирдах хэсэг буюу тухайн програмнуудаа одоо эхний үйлдвэрлэл оруулдаг, одоо тайлангаа хаардаг, цалингаа боддог ч гэдэг юм уу, журналаа хөтэлдэг ч гэдэг юм уу, тэр болгоныг бид нэр энэ main sheet-ээсээ дамжиж хийх ёстой гэсэн. За, тэгэхээр бид нэр энэ санхүүгийн тайлангаа, татврын тайлангаа гаргахын тулд энэ програм дээрээ оруулж өгөх дараалал гэж үндсэндээ байх ёстой гэсэн үг. За, энэ маань үндсэндээ 5 дараалал байдаг. За, нэгдүгээрт нь байгууллагынхаа тогтмол мэдээллийг оруулж өгнө. За, тогтмол мэдээллийг оруулж өгөхдөө энэ тогтмол мэдээлэл гэсэн шийд рүү оруулж өгөх ёстой байна. За, ашиг оруулж. За, энэ дээр хамгийн эхлээд хийх зүйл бол байгууллагынхаа нэрийг оруулж өгнө. За, мөн тайлан хугацааныхаа оннуудыг болон сар өдрүүдийг оруулж өгнө гэсэн. Одоо жишээлбэл би 1-р удирдлын тайлан гаргаж байгаа бол сар гэдэг дээрээ 1 гэж оруулж өгөхгүйгээр харин тухайн удирдлынхаа сүүлийн сар болох 3-р сар гэдгийг нь оруулж өгнө гэсэн. Хэрвээ 2-р удирдлыг хийх гэж байгаа бол 6 сар гих мэтчлэнгээр явна гэсэн үг. За, тайланд хугацаагаа оруулж өгсөний дараа бид нэр татврынхаа хувиудыг энэ дээр тохируулж өгөх ёстой байж байгаа. Жишээлбэл танай байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийн хувь нь болохоор 13% байлаа гэж үзье. Програм дээр бол 11% гэж байж юм тийм ээ. За, тэгвэл энийг бид нэр 13% болгохын тулд энэ дээр биднээс пассворд нээх юм байна. За, тэгэхээр энэ програм дээр ингээд зарим тохиолдолд энэ дээр ингээд дарангууд юм жижигхэн туслах цонхнууд гарч ирдэг. За, тэгэхээр энэ туслах цонхнуудаа бас анзаарч сайн харж явах хэрэгтэй байдаг. За, энэ дээр татврын хувь өөрчлөх бол 8860 тэг 1 кодыг оруулна гэсэн байна. За, энэ дээр оруулчих. За, одоо нөгөө 11 гэдгийг би 13% болгон өөрчлөх боломжтой байна гэсэн үг. За, дараа цаашлаад бид нэр юу хийх ёстой вэ гэхээр тухайн одоо компанийнхаа байршил болон регистрийн дугаар оруулж өгөх ёстой байна. За, одоо энэ хэлтэс нэгж буюу удирдлага, борлуулалт, бүбүү гэдгийг оруулж өгнө. За, энэс өөр зүйлийг бол нэмэх шаардлага байхгүй байж байгаа. За, мөн утасны дугаар, имэйл хаягуудыг за, мөн нөө эрхэлдэг үйл ажиллагааныхаа чиглэлийг энэ дээрээ оруулж өгөх ёстой гэсэн. За, мөн одоо тухайн захирлынхаа нэгтлэн болон нэгтлэнгийнхаа нэрүүдийг оруулж өгнө. Ингэснээр одоо нөгөө санхүүгийн татврын тайлан гаргахаар гарын үсэг зурдаг хэсэг маань эндээс бол татагдаад очно гэсэн үг гэж байна. За, хэрвээ нөө төлөгч компани бол энэ нөө төлөгч хэсэг гэдэг дээр тийм үгүй гэсэн сонголтыг оруулж өгнө гэсэн. Тэгхгүйгээр үгүй гэдгийг сонгоцсон байжгаад нүүдийн тайлан маань гарах боломжгүй болчихж байна гэсэн үг. За, дэшээ хүүлэхэд энэ гадаад иргэн хувь хүнээс төлөх нийгмийн даатгал, байгууллагаас төлөх нийгмийн даатгал. Гадаадын буюу Оросын холбооны улс, Казахстан улс, Солонгос улс гэсэн 3 улсын иргэдүүд ажиллах юм бол бид нэр 3%-аар хүнээс судалж аваад байгууллагаас 4%-аар төлдөг байдаг тийм ээ. За, энэ нэг бас тохируулж өгдөг хэсэг байдаг байна. За, дэшээ А маягт, Б маягт гэсэн хэсэг гэж байна. За, энэ дээр одоо нөгөө А маягт гэдэг маань жилийн эзэн тайлан дээр гардаг тийм ээ. Тэгэхээр бид нэр 4-р удирдлагын тайлан гаргаж байгаа бол энэ А маягтаар гарах гэдгийг сонгох хэрэгтэй гэсэн. Хэрвээ 1-ээс 3-р удирдлагыг тайлан гаргаж байгаа бол Б маягтаар гаргахыг нь сонгоно гэсэн. За, хэдүүлээ 1-р удирдлагыг гаргаж байгаа гэж үзвэл бид нэр Б маягтаар гаргах гэдгийг сонгоно. За, энэ дээр юуг анхаарах вэ гэхээр тайланд хугацааны сүүлчийн сарыг зөвхөн тоогоор оруулж өгнө гэдэг. Нөгөө түрүү энэ дээр хэдүүлээ сараа тухайн удирдлын сүүлийн сарыг оруулж өгсөн гэдэгтэй адилхан болчихж байна гэсэн. За, тэгэхээр энэ дээр би 3 гээд окей дарчна гэсэн. За, ингэж өгснөөрөө тухайн програм маань за би А маягтаар гаргах гэж байгаа юм байна, би Б маягтаар гаргах гэж байгаа юм байна гэдгийг ойлгоно гэсэн байна. За, ийм тохиргоо хийж өгөх нь. За, тогтмол мэдээлэл дээр бол
эдгээр зүйлүүдийг оруулж өгнө гэсэн үг байна. За цаашлаад одоо 2 дахь үе шат маань бол дансны кодчлуудыг оруулж өгөх ёстой. За мөн дансны кодуудыг харах боломжтой гэсэн үг. За энэ кодуудыг хаанаас харах вэ? Кодчлуудыг хаанаас оруулах вэ гэхээр main sheet рүүгээ дамжиж ороод за энэ удирдлагын товчлуур буюу тайлан харах гэсэн товчлуур руугаа орох ёстой гэсэн үг. За тайлан харах товчлуур маань дотроо 7 хэсгээс бүрдэж байна. За энэ дээр нь тогтмол туслах гэсэн байна. За тогтмол туслах гэдэг маань туслах одоо тайлан буюу авлага өглөг. За мөн тогтмол одоо байгууллагынхаа тогтмол мэдээлэл гэдэг энэ дээр бас оруулж өгөх боломжтой гэсэн үг байна. За журнал гэсэн хэсэг дээр бид нэр цалин журналуудаа ажил гүйлгээнүүдэд бүртгэн. За ажлын үснэгтэн дээр эхний үлдээлээ зоод цалингуудаа бодно. Ингэснээрээ санхүү дотрын тайлангуудаа гарна. За хамгийн сүүлд одоо хийвлэх боломжтой гэсэн үг гэж байна. За одоо би нөгөө 2 дахь шат гэж ярьсан тийм ээ. За тэгэхээр 2 дахь шат болох дансны кодчлуудаа бид нэрийн тогтмол энд туслах гэсэн хэсгээр оруулж байна. За энэ дээр дансны кодчлалын загвар дансны код оруулах засах гэж байна. За энэ дансны кодчлалын загвар гэдэг маань бол эндээс зүгээр харах боломжтой. Ямар нэгэн байдлаар бид нар энэ дээр гараас бол өвдлийг хийхгүй гэсэн. Дансны төлөвлөгөө гэж бас ярьдаг тийм ээ. За одоо жишээлбэл кас гэсэн данс. За кас гэсэн данс маань англи нь бол эргэлтийн хөрөнгө гэж сонгогдсон байна. За шинж нь бол актив шинжтэй. За энэ нь болохоор мөнгө ба түүнтэй адилхан хөрөнгө гэсэн хэсгээр очино гэж үзэх нь. За энэ бол хөрөнгийн дансны хэсэг. За энэ доош нь яваад ирэнгүүт за үр төлбөрийн данс болж ирнэ гэсэн. За тэгээд үр төлбөрөөсөө цаашлаад за нөгөө эзний өмчийн хэсэг маань. За мөн орлогын данс, за мөн зардлын данс гэсэн хэсгүүдийг оруулж өгнө гэсэн. За орлого дансны зардал одоо орлогын данс, зардлын дансны маань бол бас нэг анхаарах зүйл бол энэ хойдолд нь A Z гэсэн байгаа. Дээр бол орлогын дотрын тайлан дээр хаана очиж байгаа дээр замыг бас харуулж өгч байна гэсэн үг байна. За тэгвэл кодоо бид нэр хаана нэмэх вэ гэхээр за түрүүний нөгөө тайлан харах товчлуур гэж ярьсан тийм ээ. За шинэ ороод тогтмол энд туслах гэдэг хэсгийнхээ дансны код оруулах засах гэж байна. За тэгэхээр энэ дээр хараа хэдүүлээ энэ дээр энэ товчлууруудынхаа энэ яагаад зармын ногоон болгоцсон, яагаад саарл болгоцсон, яагаад шар болгоцсон гэдгийг хэдүүлээ харах хэрэгтэй тийм ээ. За энэ дээдлийн хэсэг дээр дарчиж байгаа. За энэ товчлуурууд маань яагаад ногоон, яагаад саарл, яагаад шар өнгөтэй байгаа юм бэ гэхээр шар өнгөтэй энэ товчлуурууд дээр бид нэр эхний үйлдвэрлэлийг оруулж өгдөг юм байна гэж ойлгох хэрэгтэй. Ногоон өнгөтэйг нь болохоор бид нэр автоматар гарах буюу эсвэл энэ дээр ямар нэгэн байдлаас гараас өвдөл орохгүй гэж ойлгох хэрэгтэй гэсэн. За энэ саарл товчлуурууд нь бол зөвхөн гараасаа мэдээлэл оруулж зоож өгөх боломжтой, тохируулга хийх боломжтой гэж үздэг. За тэгэхээр бид нөгөө дансныхаа кодыг оруулах юм уу засахтаа харахтаа бол бид нэр энэ хэсэг рүү оруулж өгнө гэсэн. За хаашаа дамжаад орчих хэвэл. За одоо энэ дээр бид нэр тухайн данс нэмэгдэж байгаа болвол тухайн тэр данс маань хэрэглэгдэхгүй байгаа тэр данснуудын оронд тавьж өгч болно гэсэн. Одоо жишээлбэл манайх зөвхөн голомт банктай л харилцдаг. Өөр энэ хаан банк ч гэдэг юм уу, хас банк гэдгээр байхгүй гэж үзэх юм бол би энэ дээр аль нэг хэрэглэхгүй дансыг нь арилгаж агаад энэ дээр нь би голомт банкаа оруулж өгөх боломжтой гэсэн үг. За энэ дээр голомт банк. За одоо нөгөө төгрөгийн данс юм уу, долларын данс юм уу гэдгийг бас энэ дээр оруулж өгөх боломжтой гэсэн үг. За энэ дээр тухайн дансныхаа нэрийг нэгсэндээ оруулж өгдөг гэсэн үг байна. За энэ дээр болохоор товчлол буюу кодчлуудыг оруулж өгнө. За би голомт гэдгийг голомтын төгрөгийн дансаа голомт Т гэд оруулаад өгч болно гэсэн үг. Харин би 3 банктай харилцдаг. Банк болгоо маань төгрөг доллар гэхээр надад 6 мөр хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр энэ хэсэг дээр бол 4 мөр байна. Дахиад 2 мөр дутж байна гэдэг маань би энэ доороо нэмж оруулж өгч болно гэсэн энэ хоосон зайнууд дээр.
За би данс нэмэгдэж байгаа бол за одоо за жишээлбэл хадгаламж банк. За хадгаламж банкны төвөргийн данс нэмэгдэж байна. За энэ дээр болохоор тухайн дансныхаа нэрийг гараасаа зоож өгч юм тийм ээ. За энэ дээр болохоор нөгөө кодчлууд оруулж байна. Хадгаламжийн банк төгрөг. Хадтэй гэдэг бичих юм бол би энийг нөгөө хадгаламжийн төвөргийн данс юм байна гэдгийг ойлгоно гэсэн үг байна. За ингээд оруулаад өгчдөг. Энэ хойдлын AS гэдэг баган дээр шалга AN гэж байна. За AN гэдэг маань энэ багныг хэлж байна. За энэ дээр юу оруулж өгөх ёстой? Санхүүгийн тайлангийн хаана очих ёстой? Тэр замын зааж өгөх ёстой гэсэн. Тэгэхээр энэ бол хадгаламжийн мөнгө учраас бид нэр балансан дээр бол энэ маань мөнгө ба түнтэй адилхан хөрөнгө гэдэг дээр очих ёстой тийм ээ. За энийг нь би банкнд дах мөнгө гэдгийг сонгоод өгчнө гэсэн. За энийг ингэж сонгож өгснөөрөө тухайн дансны маань англи болон шинжин орж ирнэ гэсэн. За мөн энэ дээр нөгөө түрүү харсан дансны кодны загвар гэж байсан шүү дээ тийм ээ. Тэрэн дээр болохоор хаана одоо харагдаж байгаа бас тэр юуг нь замыг харуулж өгч байна гэсэн үг байна. За энэ дээр одоо хойдолд нь янз бүрийн байдлаар шалга enter гэсэн алдаа заахгүй байгаа учраас энэ код бол нэмэгдээд орсон гэсэн үг байна. За тэгэхээр энэ бол хөрөнгө болон үр төлбөр эзэдийн өмчийн дансыг нэмэх одоо аргачлал гэсэн. За тэгвэл орлого зардлын данс нэмж байгаа бол бид нэр за одоо жишээлбэл би орлогын данс нэмж үзье. За орлогын дансандаа би за банкны хүүгийн орлого капитал хүү гэж хэлдэг тийм ээ. За энэ дансыг нэмж үзье. Банкны хүүгийн орлого. За энэ хойдол дээр бид нөгөө кодчлууд оруулж өгөх ёстой тийм ээ. За хүүгийн орлогоч. За уг нь энэ кодчл маань товчхон байх тусмаа биднэрт их ойлгомжтой байх ёстой тийм ээ. За одоо нөгөө шалга AN гэж байна. За энэ дээрээ би явуулчихад нөгөө энэ банкны хүүгийн орлого маань яг балансынхаа буюу орлогын тайлангийнхаа яг хаана харагдах ёстой юм бэ гэдгийг замын зааж өгөх ёстой байна. За нөгөө хүүний орлогоо сонгож. За энийг оруулаад өгөнгөд урталдаа нөгөө дансны шинж улаан ангиллууд нь өөрөө гараад өгч байна. За тэгээ нөгөө шалга enter гэсэн юм байхгүй мөртлөө энэ дээр TT02 хүснэгтийн B хэсэг дээр очих хэрэгтэй юм биш үү. Нэгсэндээ бид нэр одоо энэ дээр сая орлогын тайлан дээр очих замыг зааж өгсөн бол энэ дээр орлогын татварын тайлан буюу TT02 гэсэн хэсгийг хаана очиж өгөх хэрэгтэй юм бэ гэдгийг замыг зааж өгөх хэрэгтэй. За тэгэхээр энэ хүүний орлого гэдэг маань өөрөө тусгаалсан хувь хэмжээтэй орлого гэдэг. За энэ дээр 15 дугаар мөрөн дээр хүүгийн орлого гэж байна тийм ээ. За ийшээ замыг заачнаа гэсэн үг байна. 3 дугаар алхам маань. За 3 дугаар алхам маань бид нар бол эхний үлдэгдлүүдийг зоож өгөх хэрэгтэй байна. За эхний үлдэгдлүүдэд зоож өгөхийн тулд бид нэр замын шийднээсээ удирдах хэсгээсээ тайлан харах товчлуурлага орно гэсэн үг. За удирдлагын товчлуур гэж үзнэ гэсэн тийм ээ. За удирдлагын товчлуураасаа үзэхэд энэ дээр бид нар шар онгийн товчлуур болгон дээр эхний үлдэгдлийг зоож өгнө гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр эхний үлдэгдэл оруулах зааварчилгаагаа харах хэрэгтэй. Программын хичээлийн 6 дугаар хуудсан дээр байдаг тийм ээ. За тэгэхээр бид нэр 6 хэсэг эхний үлдэгдлүүдийг зоож өгөх хэрэгтэй байсан. Хамгийн эхлээд хийх зүйл маань бол ажлын өснөгтийн маань эхний үлдэгдлийг оруулна. За тэгэхээр бид нар бас нэг програм дээр ерөнхий логикийг ойлгох хэрэгтэй. За ерөнхий логик гэж юу хэлээд байна гэхээр програм дээр ийм цэнхэр шугамтай газар бол бид нэр гараасаа өвдлийг оруулж өгнө гэж ойлгоно. Энэ хар шугамтай газар бол гараас өвдөл орохгүй энэ өөрөө автоматар бодогдсон гарч ирнэ гэж ойлгоно гэсэн. За тэгэхээр эхний үлдэгдлээ одоо бид нэр 1-р улирлыг зоож байгаа бол 1-р улирлын тайлан гаргах гэж байгаа бол өмнөх оныхоо балансыг энэ хоёр баган дээр хуулийн дээр нь зоож өгнө гэсэн үг. Харин би 1-р улирлыг гаргаж байгаа бол энэ уртлын энэ баган энэ хэсэг дээр болохоор би өмнөх оныхоо балансыг зоож өгнө. Энэ хэсэг дээр. Харин хойдлын хэсэг дээр болохоор өмнөх улирлынхаа балансыг нь орлогын тайлантайгаа хамт зоож өгж энэ маань нөгөө дараагийн тайлан өсөн дүнгээр гарахад бэлтгэж гинэ гэсэн үг гэж. Нэг үгээр хэлбэл энэ уртлын энэ багныг бол өмнөх оны багна гэж нэрлэдэг. Хойдлын энэ багныг нь болохоор өмнөх улирлын багна гэж нэрлэдэг гэсэн үг. За энэ дээд талд нь эхний үлдэгдэл оруулах тайлбар гэж байна.
За энэ тайлбарыг унших хэрэгтэй. За хэрэг та 1-ээс 3 дугаар сарын гүйлгийг ерөнхий журналд оруулж байгаа болвол оны балансын үлдэгдлийг оруулна гэж байна. Эхнийх нь. Сайн би нөгөө 1-р улирлыг гаргаж байгаа бол энэ чинь журнал дээр бид 1-ээс 3 сарын ажил бүлийг шивсэн бол энэ хоёр баг нь маань ижлэгэн байна гэсэн үг. Ижлэгэн байна гэдэг чинь нөгөө өмнөх оныхоо балансын зоолоо энэ хойдол дээрээ хуулаа тавьчихна л гэсэн үг байна. Хэрвээ би 2 дугаар улирлын тайлан гаргаж байгаа бол түрүү хэлсэн байсан тийм ээ. 1-ээс 6 эсвэл 1-ээс 9, 1-ээс 12 сарын гүйлгийг ерөнхий журналд оруулж байгаа бол өмнөх оны үлдэгдлийг оруулна гэдэг. Тэгэхээр энийг сайн ойлгож унших хэрэгтэй гэсэн үг байна. Эхний үлдэгдлийг зоохдоо. За эхний үлдэгдэл зоохдоо бид нэр касс. За касс гэдэг маань бол эргэлтийн хөрөнгө, актив шинжтэй. Тухайн дансны үлдэгдэл маань дебет талдаа үлдэгдэлтэй байх ёстой гэсэн. За тэгэхээр дебет талдаа би одоо жишээлбэл 500 мянган төгрөгийн кассанда үлдэгдэлтэй байсан гэвэл дебет талдаа зооч өгнө гэсэн. Харилцах данс буюу за нөгөө голомт банкн дээр маань 550 мянган төгрөгийн үлдэгдэл байсан бол би дебет талдаа л зоох ёстой гэсэн. Андуураа би кредит талдаа зооцсон бол энэ урталтаа буруу болж ирнэ гэсэн. Тэгэхээр энэ би баган дээр шүүлт болж байвал зөв буруу гэж байвал мэдээж хэрэг буруу юм уу андуурч оруулсан байна гэсэн. За энэ дээр болохоор дебет талдаа зоох ёстой юмыг бол кредит талдаа зоосон учраас энэ бол алдаа болж ирж байна гэсэн. За урд төлбөрийн дансыг бол кредит эзний өмчийн дансыг кредит талдаа зооч өгөх ёстой гэсэн үг. За ажлын ус нэгтэн дээрээ ингэж оруулж өгөөд доош оноо тэнцсэн байна уугүй юу гэдгийг эндээс харах хэрэгтэй гэсэн. Өмнөх оны баланс нь ийм байсан гэж бодчихъя. Өмнөх оны гэдэг чи одоо би жишээлбэл 2011 оны маань баланс ингэж тэнцсэн байсан гэж үзье. За би одоо програм дээрээ 2012 оны 3 дугаар улирлын тайлан хийх гэж байна. За тэгвэл 3 дугаар улирлын тайлан хийх гэж байгаа бол одоо энэ хойдлын энэ хэсэг баган дээрээ би 2 дугаар улирлынхаа балансын орлогын тайлантайгаа зоож өгнө гэсэн. Тэгсэн манай 2 дугаар улирлын мөнгөний маань ихний үлдэгдэл нь болохоор эцсийн үлдэгдэл нь за 2 сая 50 мянган төгрөг гэсэн гэж бодъё. За харилцах дансандаа сая 898 мянган төгрөг байсан. За тэгвэл доошоо гүйлгээд за барилга маань 8 сая 400 байсан. Илэгдэл нь 2 сая 200 500 байсан гэж жишээлье. За тоног төхөөрөмж маань бас за 6 сая за үүнийхээ нийлэгдэл нь сая 400 байсан гэж бодчих. За хувийн өмч маань бол сая төгрөгөөр байсан байна. За хуримтлагцсан ашиг. За хуримтлагцсан ашигыг бид нэр энэ өмнөх багныхаа буюу өмнөх оныхоо хуримтлагцсан ашигын дүнгийг хойдлынхоо энэ баган дээрээ тавьж өгнө гэсэн. За ингэнгүүт тухайн баланс маань тайлангийн ашигаар зурна. За тэгэхээр тайлангийн ашигаар зурж байна гэдэг маань бид энэ дээр орлогын тайлангаа буюу орлого зардлын дансууд оруулж өгнө гэсэн. За манай энэ компани маань сая 200 мянган төгрөгийн борлуулалттай. За цалингийн зардал нь 300 мянган төгрөг. Шимтгэлийн зардал нь 33 мянган төгрөг байсан байна. За урсгал цэцүүрийн зардал маань 50 мянган төгрөг. За үйлчлэгээний зардал, түрээсийн зардал маань 120 мянган төгрөг байсан гэж үзье. За тэгээд энийг оруулж өгснөөр орлого тайлангаа оруулж өгснөөр тухайн тайлан маань тэмцэх ёстой гэсэн үг байна. За орлого зардлын данснуудаа нэмж өгснөөр тухайн тайлан маань дороо тэнцэж явах ёстой гэсэн үг байна. Эхний үлдэгдлийг зоож өгж байгаа бол бид нар зардлын задаргаа гэсэн юмыг оруулж өгнө гэсэн. Нэг үгээр хэлбэл бид нар ямар зардлыг оруулж өгсөн байна. Тэр зардлуудаа бид нар нөгөө үйлдвэрлэл, борлуулалт, удирдлагын гэсэн хэсэг рүү оруулж өгнө гэсэн, хуваарлаж өгнө гэсэн үг байна. За энэ хуваарлтыг хаана хийж өгөх вэ гэхээр за бид нар ажлын үснэгт гэсэн хэсгийнхээ зардлын C1 задаргааг оруулах гэсэн хэсгээр оруулж өгөх ёстой гэсэн. Оронгууд нөгөө борлуулалт маркетинг буюу борлуулалттай маркетингтэй холбоотой зардлуудыг энэ дээр хуваарлаж өгнө.
За ерөнхий удирдлага буюу удирдлагуудын цалин, шимтгэл, удирдлагуудтай холбоотой гарсан зарлуудыг ишиг оруулж өгнө. За үйлдвэрлэл буюу бөбөөд шингэх одоо ямар зарлууд байгаа тэрийг энэ дээр хоригдож өгөх ёстой гэсэн үг гэж. За энэ дээр BS гэсэн байгаа. Энэ дээр бид нэр дээр шалга BI, BG хүртэл гэж байна. BI гэдэг маань энэ хоорондохыг шалгаарай гэж үзэж байна гэсэн. За энэ дээр цалингийн зардал гэдэг маань энэ борлуулалт, маркетинг, за ерөнхий удирдлага бүгд алинд нь хуваарлагдаж өгсөн байсан бэ? Тэрийг энэ дээр зааж өгнө гэсэн үг. Нэг үгээр хэлбэл одоо нөгөө орлогын тайлан маань ерөөсөө бөбөө, ерөнхий удирдлагын зардал, борлуулалт, маркетингийн зардал гэсэн энэ гурван хэсгээс салцсан байгаа учраас бид энийг бас салгаж оруулж өгөх ёстой гэсэн үг байна. За энэ болохоор ганц захирал байсан гэж үзчихээ л да. За тэгэх юм бол ерөнхий удирдлага буюу 300 мянган төгрөгийг энэ дээр хуваарлаж өгөх ёстой гэсэн. Энэ дээр мөнгөн дүнгээр нь оруулж өгнө. Мөнгөн дүнгээр оруулж өгч энэ хойдлын алдаа засагдж байна гэсэн. Одоо жишээлбэл би энэ дээр санамсаргүйгээр ч гэх юм уу за нэг 10 мянган төгрөг гэх юм бол энэ бол алдаа зааж байна. Яасан гэсэн чинь энэ хоёрын нийлбэр дүн 310 мянган төгрөг маань энэ дүнгээс давцсан байна гэж ойлгоно гэсэн. Нэгүгээр хэлбэл ерөөсөө энэ гурван багны дүн нь энэ дүн гэсэн энэ багтайгаа тэнцэж явах хэрэгтэй гэж үзнэ. За цалингийн зардал нь удирдлага руу шингэж байгаа юм чинь шимтгэлийн зардал муу адилхан удирдлага руу шилжих хэрэгтэй гэж үзнэ. За энэ урсгал засварын зардал гэдэг маань одоо яг ямар ямар байрыг тийм ээ юуг зассан гэдгээс хамаарна гэсэн. Нэгсэндээ одоо нөгөө худалдааныхаа дэлгүүрийг хийж гэх юм уу засварыг хийсэн гэх юм бол энэ борлуулалт маркетинг гэдэг. Яг одоо офсыг засвар хийсэн гэх бол ерөнхий удирдлагаараа үйлдвэрлэлийг одоо зассан гэх юм бол энэ бөбөөд шингэх гэдэг ч юм уу энэ байдлаар хуваарлаж өгөх ёстой гэсэн. За энэ болохоор манайх борлуулалт маркетингийн зардалд хуваарлагдсан байсан байна өмнөх хуулиар дээр гэж үзье. За түрээсийн зардал нь болохоор бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхтэй холбогдуулж гарсан учраас бөбөөд шингэх гэдгийг сонгосон байсан гэж үзье өмнөх хуулиар дээр. За ингээд энэ дээр ямар нэгэн шалга энэ төр гэсэн алдаа заах ёсгүй гэсэн үг гэж байна. За энэ маань бол 3 дахь алах маань байлаа. Үлдэгдэл. За эхний үлдэгдэл зоох 3 дахь хэсэг маань болохоор бид нэр санхүүгийн тайлан гэсэн хэсгээс мөнгөн гүйлгээний тайлан 3 дугаарт нь зоож өгөх ёстой гэсэн. За мөнгөн гүйлгээний тайлан руу оръё. За мөнгөн гүйлгээний тайлангийн энэ хэсэг дээр бид нэр эхний үлдэгдлүүдийг зоож өгөх ёстой байгаа юм. За тэгэхээр одоо жишээлбэл мөнгөө орлогын дүүн нь хэд байгаа юм? Энэ маань доошооноо дахиад зодорцсон. Бараа борлуулснаас орсон орлого маань хэд юм? Тэрийг энэ дээр зоож өгнө гэсэн. Одоо жишээлбэл 500 мянган төгрөг байлаа. Энэ дэшнээ дүнэдэж ирнэ гэсэн үг байна. За мөн одоо сая төгрөг зээлж авсан байсан тийм ээ өмнөх хуулиар дээр. За тэгвэл тэрийг зээл авсан гэсэн хэсэгт иргээд оруулаад өгнө гэсэн. За тэгээ одоо нөгөө ямар зардлуудад мөнгө гаргасан тийм ээ. Нийгмийн даатгалын байгууллагад төсвийн хэд байсан? 63 мянган төгрөг. За ажилчдад олгосон мөнгө нь хэд юм гэдэг ч юм уу тийм ээ. Энэ бүдийг ингээд эндээс заавал гараас оруулж өгнө. За энэ доотлын хэсэг дээр бол ийм зөрсөн дүн юм байх ёсгүй. Ингэж зөрсөн дүн гарч байна гэдэг маань энэ бид нар дээш нь өгөгдлүүдэд дутуу юм уу эсвэл илүү оруулсан гэсэн үг. Тэгэхээр энийг сайн анзаарч харах ёстой гэсэн. За мөнгөн гүйлгээний тайлан дээр эхний үлдэгдэл оруулж өгсөний дараагаар бид нар авлага өгүүлгийн үлдэгдлийг оруулж өгөх ёстой байна. За авлага өгүүлгийн үлдэгдлийг хаанаас оруулах вэ гэхээр тогтмол энд туслах гэсэн хэсгийг авлага өгүүлгийн тайлан гэдэг. За энэ дээр оруулж өгөх ёстой.